Амралтын өдөр та чи ингэж ажиллаад байдаг юм уу? Гэхдээ тийм шүү дээ. Одоо ер нь надад бол амралтын өдөр гэж байхгүй шүү дээ. Одоо сургууль төгссөн цагаасаа хойш л тэгэл ер нь амраагүй шүү дээ тий. Тэ нөгөө баяр ёслоор хөдөө гадаа найр наадам гэж явахыг л одоо амралтанд тооцохгүй бол тэгэл дандаа л ажиллаж л байдсан шүү дээ. Өнөөдөр ямар ажилтай байна? Давуу залцны шүүхээс процессын алдаа гаргасан гэдэг үндслээр улсын дээд шүүхэд гаргасан гомдлыг буцаасан байна. Тэгээд тэр хэргийг л өнөөдөр одоо үзэл сууж штэ. Ямар хэрэг байсан? Яагаад буцаасан? Нэг нөхөр давуу залцны шүүхэд сөрөг тэмцэл гаргаад тэгсэн чинь түүнийг нь давуу залцны шүүх хүлээж аваад тэгээд хуралдаа хийгээ шийдвэр гаргацсан. Тэгээд эн чинь өөрөө байж болохгүй байхгүй маш олон хуулийг зөвлөж байгаа. Гэхдээ одоо тэгээд ер нь бол багшлах хичээл заагдсан сонирхолгүй болж эхэлж байна шүү дээ. Ягаад гэвэл хууль ийм байдгиймаа гэж заадаг байсан бол нөгөө хэрэгэлдэг хуульчт нь хуулийн гуйлаад өөр шийдвэр гаргаад байна шүү. Тэгэхээр одоо бол тийм хичээл заахт надад бол тийм сонирхол бол байхгүй болцсон. Зүгээр ийм хууль ус шийдвэр гаргаад байгаа албан тушаалтангууд түүнийг томилж байгаа тэр субъект бол хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Хуулийн байгууллага шинжилгээ хийх ёстой юм шүү. Гэхдээ тийм шүү дээ. Угаасаа л одоо шинжлэхгүй л энэ ч цаашаа явахаа болчихлоо шүү дээ. Яаж шинжилгээ хийх вэ? Гэхдээ тэгэл амарлаа шүү дээ. Одоо тэгээд энэ хуулийн гуйл болгоод байгаа энэ нөхдүүдийг тэгээд бүгдийг халахгүй юу, солихгүй юу. Тэгээд хариуцлага хүлээлэг тэр дундаа бүр эрүүгүй хариуцлага хүлээлэг. Тэгээд бүгдийг байхгүй болгоо тэгээд шинээл томилохгүй юу. Тэгээд шинэ зөндөө залуучууд байна шүү дээ. Сургууль соёлд өгсөн. Тэг. Шинжил гэж энийг л хэлнэ шүү дээ. Тэгвэл ганц нэг хүнийг халсан сольсноор энэ чинь шинжил гэж ярихгүй маа шүү дээ. Хүндээ хуулиндаа биш хүндээ байгаа учраас хуульчдын бүгдийг солих хэрэгтэй. Тэгвэл энэ шинжилэгдэнэ.